ер нь бол өсвөр насны хүүхдүүдийн хувьд нь одоо бол хавар болцсон гэж хахад нэлээд нойрмог хүүхдүүд их орж ирж байгаа. Шөнө унтаагүй эсвэл унтсан ирнэ нойроо хангалттай аваагүй хүүхдүүд. Тэгээ нөгөө нойр хангалттай аваагүй байна гэдэг чинь анхаарал нь төвлөрөхгүй гэсэн. Анхаарал төвлөрөхгүй болонгод хичээлээс хоцрогдоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдэд бол ерөнхийдөө хүүхдээ нэг 10 цаг гэхэд шууд унтуулж байгаа ч гэдэг зөвлөмжийг бол өгдөг. Хүүхдүүдийн хувьд бол яг зарим тохиолдолд үнэхээр шүнжэнгөө юм хийгээд гэрийн даалгавраа хийгээд ч юм уу ажил хийгээд эсвэл ямар нэгэн асуудал гараад унтаж чадаагүй хүүхдүүд байдаг. Зарим хүмүүс бол уцаа тоглож байгаа шүн унтаагүй шүнжэнгөө уцаа тоглолцсон хүмүүс орж ирнэ шүү дээ. Тэгээд яг ингээд нүдийг нь харахад шүнжэнгөө уцаа тоглолцсон хүн бол ингээд нүд нь хөхрөөд эсвэл ингээд улайцсан илт харагддаг байхгүй. Тэгээд за чи яасан тоглолцсон юм уу гэхээр шүн тоглоод унтаж чадаагүй эсвэл би шүн ингээд хөдөө явчаад ирсэн амарч чадсангүй гэдэг хүүхдүүд бол маш их байдаг. Яг ерөнхийдөө хүүхдүүдийг ямархуу нөхцөл байдалтай яагаад шүн унтаж чадахгүй вэ гэдгийг нэг хальт асуучаал за хэрэгтэй бол ирээрээ гэдэг байдал руу чиглүүлж өгдөг л гэсэн үг.